хууль журмаа өөрчлөхгүй л болохгүй нэг том асуудал бол юу вэ гэхээр орон сууцны асуудал байгаа. Орон сууцны асуудал нь өөрөө нэгдүгээрт одоо байгаа бүх орон сууц, шинээр ашиглалтанд орж байгаа бүх орон сууц хүртээмжгүй байгаа нэг асуудал байгаа. За хоёрдугаарт нь одоо байгаа орон сууцны зээлүүд хөгжлийн бэрхшээлтэй хүнд олдохгүй байгаа асуудал байгаа. Яагаад бол тэдний орлого хүрэхгүй байна. Хүрлээ гэж бодоход тэд нэрийг нь орлого гэж тооцохгүй байгаатай банкны нэг юм асуудал байна. За 3 дугаарх нь орон гэр огт байхгүй гэртээ нэгээс дээш хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй айлаар явж амьдардаг халамжийн сууцнд одоо суухаас аргагүй хүмүүсийн асуудал их байна. Хаягийн бүртгэл байхгүй ингэ явдаг хүмүүсийн асуудал байна. За 4 дугаарх нь одоо байгаа гэр хороололд амьдарч байгаа хашаа байшиндаа ч юм уу амьдарч байгаа хүмүүсийн орон сууцыг дулаалгах, сайжруулах, хүртээмжтэй болох асуудал байгаа. За тэгээд 5 дугаарх нь удахгүй газарт орно гэж хэлчихсэн мөртлөө дулаалгах аян гэдэг одоо орон сууцны болон дулааны олон аянууд байгаа шүү дээ. Тэр ажлууд ч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүндээ бас ээлгүй ч юм уу, мэдээлгүй ч юм уу нэг юм асуудал байгаа. Ингээд энэ 5 бүлэг асуудлыг бол аваад үзэхээр зүгээр хуулийн хувьд ингээд болцсон хэрэгжүүлэхгүй байгаа гэдэг яриа бол энэ тохирохгүй. Заавал нэг тодорхой хууль журам салбар дундын ямиг зохицуулж судлахгүй бол болохгүй байгаа. Тэгэхээр учир зүггүй судалгаагүйгээр орон сууцнд орвол тэгмээр нэгвэр гэж ярихынхаа оронд яг тэр мэргэжлийн хүмүүсийн сонсоод иргэдийн хүслийг сонсож жогоод дундаасаа одоо байгаа ажил нь юу явах чинь цаашдаа яах чинь энэ дээр одоо тэгвэл ямар гаргалгаа байх юм аль хуулинд нь аль журамд нь юуг өөрчлөх вэ гэдэг ийм шийдлийг өнөөдөр ярилцсан. За өнөөдөр хүрэлцэн ирсэн Монгол банк, Барилга хот байгуулалтын яам, за нийслэлийн орон сууцны корпорацийн сангийн яамны ажилтан бүр өөрийнхөө төвшин мэдээллүүдээ аваад эргүүлээд за манай хувьд бол ийм шийдэл байгаа юм байна гэдэг ийм хариуг бол өгөөд явсан. За нэг онцлмоор байгаа зүйл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ хамтаар бид нар гэрээсээ гарцгаая гэдэг ийм аян эхлэхээр шийдэж байгаа. За гэрээсээ гарцгаая аян ямар ч утгатай вэ гэхээр саадгүй байдал хүртээмжийн тухай ярих юм. Бид нар гэрээсээ гарч чадахгүй байгаа шүү дээ, тий. За тэгвэл барилга хот байгуулалтын яам дээр юу хийвэл болохоор вэ гэхээр энэ нийслэлд байгаа энэ одоо эхний ээлжинд тий хүртээмжгүй бүх зам талбай шатыг бүгдээрээ олонноороо зэрэг репорт өгцгөөе. Барилгын байгуулалтын яамд иргэдээ нэг сайт үүсгэх. Тэр сайтн дээр нь нэг одоо дид хуудсан дээр ч юм уу те иргэд энэ дүүрэг энэ болохгүй нэг мэдээлэл өгмөрөн. Хэрвээ илүү хурдан хийж чадна гэвэл ийм Монголиуд дээр байвал бүр сайн байна. Хүртээмжийн шинжилгээ гэдэг зүйлийг хиймээр байна. Ийм уулзалтыг хийсэн. За тэгээд эдгээр ажилтнууд, мэргэжилтнүүд маань надад эргээд бас ойрын хугацаанд хариу хэлэх бах. За энэний дараа яах вэ гэдгийг бас дахиад мэдээлнэ. За өнөөдөр бол энд маш олон төрлийн асуудлыг ярьж байгаа хүмүүс байгаа. Та бас энэ хүмүүсийн асуудлыг сонсоорой гэж бодож байна. За одоо байгаа нэг л зохицуулалт нь болохоор хоёр яамны хамтарсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг орон сууцаар хангах ийм одоо хөтөлбөр байгаа. Хоёр сайдын хамтарсан хөтөлбөр. Энэ хөтөлбөр одоо хэрэгжиж байгаа. Яг бол энэ хөтөлбөр төсөвгүй, мөнгөгүй байсан гэсэн. За бас нэг хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн дээр орон сууцны зээл дээр ийм шатчихсан хөнгөлтийн тухай нэг ийм бүрхэг заалт байгаа юм. Тэрийг өнөөдөр Монгол банкны хүмүүс өөрсдөө уншаад ийм боломж байгаа юм байна штэ гэдгийг сонсоод буцаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр нэг гаргалгаа бас орж ирэх л байх гэж бодож байна. Энээс өөр одоо шийдэл байхгүй байгаа байхгүй. Байхгүй, ерөөсөй байхгүй. Эерэг бүхнийг Сүбэдэ Цэгмэнэс